Нийслэл хотын ундуу сундуу дарга нар гэж ёстой нэг мордхын хазгаа болчихсон бүтэлгүй хөгийн хүмүүс байна. Юу ч хийсэн мөнхийн хэрүүл хараалтай бүтэж байгаа юм нэг ширхэж байхгүй. Тэгсэн хэрлээ баяр тэмдэглэж улсын мөнгөөр ууж идэж нарийн зэнхэгтэй гаргуудахтай ёстойлог таарцсан таар шуудаанууд нэгд ор цуглчихжээ. Ажил хийх дургүй. Авч идэж үрж цацлахтай мэрэгжлийн тэр зохион байгуулж байгаа цэнгүүнийх нь нэрийг л хараад байгаа. Утаагаар дүүрч мөсөнд өчигдэж хог шорондоо дарагдаж амь зуулган тасарч байгаа иргэдэд хургаж байгаа юм шиг жаргалтай Улаанбаатар гэд нэрлэлчихсэн. Одоо тэр нь тэгээд амны зугаа олж байна. За тэгээд тэр жаргалтай Улаанбаатар цэнгүүн дээр жаргалтай Монгол хүний амь насыг хөнөөнгөө алдав. Олон нийтийн сүлжээгээр нэг шуугаад эхэлсэнээр унтраахад тун хэцүү дүүмэр дэгддэг. Тэр шуугаануудыг хараад байхад ямар гэчин олиггүй юмнуудын цуглуулга вэ гэж жихүүцмээр. Өөрсдийнх нь фактыг нууж хаахын тулд хөөрхийн амрааг минь харанхуй нүхэнд нуу гэж үүрэгцэн жигэх шиг амтны ад болсон ажил хийх чадваргүй арх дараас зугаа цэнгэл нугасгүй дүртэй нэг ийм л ундуу сундуу хаашааш хүмүүсийн бөөгнөрөл болчихжээ. Эрдэнэт хүний амь нас тэр тусмаа монголчуудын бахархал болсон эх оронч хүүгийн маань амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад мөрөө олохыг оролдож гал унтраахыг санаархан байгаа энэ өөдгүү хүмүүсийг одоо зайлуулбал таарна. Бүгд бүтэн намын дотор энэ олиггүй ундуу сундуу явдалтай нэр хүндэн газар унших хүмүүсээс өөр юм олдолгүй яав гэж. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хур зоригтойхон шиг хөдөлж амтны яд азганы гол болсон энэ хэдэн юмаа солих тал дээр санаачлагтай хөдлөх цаг нь оржээ.